Заасан байцгаана уу. Хоёр дахь бичлэгээрээ та бүхэндээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ сүүлийн жилүүдэд дуу бичлэг сонирхдаг Green Home студидтэй болтыг хүсэж байгаа маш олон залуучууд байгаа. Энэ залуучуудаа би зориулаад нэгэн зөвлөгөө видео бэлдсэн байгаа. За энэхүү зөвлөгөө видеоны ерөнхий агуулга, ерөнхий яг энэ Home студийн талаарх би өөрийнхөө мэдлэгийг болохоор мэдээж YouTube хуудаснаас олж авсан. YouTube дээр бүх төрлийн чиглэлээр бүх төрлийн мэдлэгийг олох боломжтой байдаг. Харин би та бүхэнд өнөөдөр өөрийнхөө олж авсан багахан мэдээллийг хуваалцъя. Энэ дөрөв та бүхэн Green Home студидтэй болохын тулд хамгийн ихэнд ямар чиглэлээр уран бүтээл хийж байгаа вэ? Home студид ямар чиглэлээр ашиглах вэ гэдгийг хамгийн дөрөв тодорхойлвол зүгээр баг. Сүүлийн жилүүдэд подкаст ихсэж байгаа. Гэртээ подкаст болон шүлэг, яруу найраг, voice over буюу хоолой бичлэг хийхийг сонирхож байгаа бол таны сонгож байгаа бас Home студид бас өөр төрөл байж болно. Харин та бүхэн дуу бичлэг хийж байгаа, trap music хийж байгаа, singer songwriter өөрийнхөө дуу хөгжим бичихж байгаа, гитарынхаа гахалтай гоцлыг бичихж байгаа бол таны Home студид бас өөр төрөлтэй байх шаардлагатай. Мэдээж Home студийг бүтээхэд яалтчгүй техник технологи хамгийн түрүүнд шаардлагатай байдаг. Танд хамгийн ихэнд 5 зүйл шаардлагатай. Энэ 5 зүйлийн эхнийх нь бол мэдээж компьютер, хоёр дахь нь DAW буюу digital audio workstation, гуравт нь микрофон, за дөрөвт нь sound card, за тавт нь монитор буюу speaker чихвч шаардлагатай. За аудио тоног төхөөрөмж, аудио дуу бичлэгээ хийхэд бас компьютерийн хүчин чадал тийм их шаарддаггүй. Тийм учраас та бүхэн яг одоо байгаа ашиглаж байгаа өөрийнхөө компьютер дээр эхний ээлжинд бас Home студид бий болгох бүрэн боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. За хоёрт нь мэдээж DAW буюу digital audio workstation. За энэ мэдээж дуу бичлэгийн програм байгаа. Сүүлийн жилүүдэд дуу бичлэгийн програм бол олон төрлийн сонголттой, олон боломжтой, маш амархан болж ирсэн. За мэдээж классик загварууд болох Cubase, Logic, Pro Tools, за хамгийн мэдээж энгийн ашигладаг Audition гэсэн олон сонголтууд байгаа. Та бүхэн хамгийн гол нь өөрийнхөө ашиглаж чадах хамгийн энгийн өөртөө таалагдсанараа яг энэхүү софтверыг өөрийнхөө дуу хөгжмийг уран бүтээлийг бүтээх боломжтой. Гуравт нь мэдээж микрофон байгаа. Микрофоны хувьд гэх юм бол дотроо хоёр төрөл байдаг. Динамик буюу тайзан дээр, тайзны тоглолтын дээр илүү ашиглагддаг. За хоёрт нь мэдээж конденсер. Ард байлж байгаа конденсер микрофоноор та бүхэн өөрийнхөө дуу авиаг хамгийн чанартайгаар, хамгийн гайхалтайгаар бичиж авах боломжтой. Мэдээж 48 фонтан power шаардлагатай онцлогтой байдаг. За дөрөвт нь бас хамгийн чухал зүйл болох интерфейс буюу sound card. Sound card-ны гол үр нь болохоор яг миний амнаас гарч байгаа энэхүү аудио, за энэхүү дуу чимээг таны компьютер руу, за таны дуу бичлэгийн програм руу дижитал файл болгон хөрвүүлдэг байгаа. За sound card-ийн хувьд гэх юм бол дотроо 2 оролттой, 4 оролттой, MIDI оролттой, инструментал оролттой 48 фонтан powerтай гэсэн олон сонголттой байгаа. Та бүхэн Монгол дахь аль биесийн төлөөлөгчийн газраас нь худалдаж авах боломжтой, мөн онлайн сайтуудаар та бүхэн бас өөрсдөө судлаад үзэх боломжтой шүү. Тавт нь мэдээж та бүхэн хийж байгаа уран бүтээл аудионыхаа чанарыг сайн чанартай монитор, спикер болон чихвчээр хянах шаардлагатай байдаг. Тийм учраас танд спикер, чихвч хэрэг болно. За энэ 5 зүйл ихнээ бүрдүүлж чадах юм бол та бүхэн эхний ээлжинд гэрийн Home студидтэй болно. За Home студидээр та бүхэн яг хамгийн гол чухал зүйл нь болохоор ирээдүйд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах уу, дуу бичлэг хийх үү, уран бүтээл хийх үү, за подкаст хийх үү, пост production хийх үү гэдгээ хамгийн гол нь зөв сонгоорой. Тэгээ та бүхний цаашдын Home студид амжилт хүсье.